Жон амжилтаа орох чадсан түүний том аз дайрсан гэж хэлж болно. Дараа мөрдөн байцаагчид Жоныг яаж камерын хяналтаар зогсож чадсныг ойлгосон юм. Тухайн үед хяналтын камерууд хэтэрхий хуучирч ямар ч ажиллагаагүй болсон байжээ. Шоронгийн дарга Роныг бүрчих уурлуулсан зүйл нь Жон өрөөндөө түн зориулан нэг бичиг үлдээсэн байв. Дээр нь баяртай Рон гэсэн байлаа. Рон болон цагдаагийнхан Жонны хүн барих ажлыг эхлүүлэх үед тэр хэд цагийн өмнө шоронгоос орон гарсан байлаа. Жонны эхний төлөвлөгөө бол Америкаас явах байсан ч түүнийг хотоос авч явах ёстой хүн нь тохиролцсон цагтаа ирсэнгүй. Тэр өөрөө эндээс холдох арга болохоос өөр сонголтгүй болов. Жон эхлээд нэг дугуй хулгайлаад явж байхад замтан таарсан ам хоёр түүнийг таньчихв. Ингээд тэр дугуйгаа хаяад ойр үгүйж орлоо. Мэдээлэл авсан цагдаа нар шуудхан түүний араас хөөж ирэв. Энэ том яг хүрээлээ тойроо цом байдаг тул цагдаа нар зам дагуу бүтэн бүсэлт хийж олон тооны цагдаа болон ноход хайгуулгаар мөн дээгүүр нь нэстэг тэрэгч хэргэлдэж байлаа. Жон нохтын чимээ баг сонсогдож буй зүг рүүгөөж ой дотор цагдаа нартай тулан нуугтаар байв. Тэр зам руугаараа зүгтэх газаргүй болжээ. Учир нь хаасайгүй цагдаа нар байрласан байлаа. Тэр үед зуны талуу байсан тул цагдаа нар ээлжлэн амарч ус сууж байлаа. Харин Жон 40 хөрсөн аимшиг талуунд хоол хүнсүүгээр тасралтгүй биш нуугтаас өөр арга замгүй байлаа. Тэр маш нэмгэн хувцастай байсан учраас биеийн зулгарч шархтаж байлаа. Гэтэ хамгийн түрүүнд цагдаагийн ноход л сүлжиж байлаа. Тэд ердөө 30 минут ажиллаад л буцаад амрах шаардлагатай болж байлаа. Жон ойд тогтоол уснаа сууж, цангаагаа тайлж, янз бүрийн хорхоо шавж идэж үл дарж байлаа. Ингээд тэр орой болтол тэслээ. Жон сэмхэн зам руу гарч, амиад энчин тавин зам хөндлөнгөөсөр ойгоо самжилтаа гарч чадчихжээ. Маргааш өдөр хүртэл цагдаа нар Жон тэдний бүслэлтээс гарч чадсан гэдгийг ойлгоогүй байлаа. Цагдаагийн түүнийг олж өгсөн хүнд $100,000 шагналын мөнгө амлаж, түүний гэр бүл найз нөхдөйг ажиглаж эхэллээ. Гэтэ Жон үүнийг мэдэж байсан тул тэдэнтэй огтхон ч холбоо барьсан. Гэтэ тэр бас нэг том асуудалтай тулгарлаа. Зүгтх үедээ нэмгэн магта байсан тул дотор санаандгүй хортой алзанд хазуулсан байжээ. Хэрэг тэр яралтай имчилгээ хийхгүй бол биеийн байдал нь улам хүндэрч амь насанд нь аюул учруулах болцсошгүй байв. Түүнд им хэрэгтэй байсан тул эрсдэл гарган нэг найзаасаа им авахаас өөр аргагүй болов. Жон нууцаар найзтайгаа уулзаж шаардлагатай юмаа авч чадав. Аюулгүй байдлаа бодоод дахин байршлаасалж нэгэн хуучин орхигдсон байшин очиж шархаа амжилв. Гэтэл цагдаагийнхны зарласан шагналын мөнгө энэ үед үр дүнгээ өгч нэг этгээд цагдаагийн газартай холбогдож Жоныг нүүдэж байгаа газрын тухай мэдээллээ. Цагдаа нар тэр даруй түүний байгаа газар очиж хаалгыг нээхэд тэр алидийн арын хаалгаар оргон байсан байв. Жон дахин нойроо зүгтэж оров. Цагдаагийн нохтыг төрөгдүүлэхийн тулд нэгэн горх руу шумбан орж өөрийн үнэрээ дарж байлаа. Нэмээд цангаагаач тайлж чадаж байв. Нэстэг тэрийг ойртох бүрд тэр усан чумбан нуугддаг байв. Иймхүү Жон шүүн болтол тэлцээр харанхуйг ашиглан дахин зугтааж чадлаа. Эцэст нь тэрнийг нь модны үлдрийн орилсаа нуугдаж дүнклөө. Жон хідэн модон хавтан багаж хэрэгсэл хулгайлан жижигхэн хорогдох байр барив. Шүн түнд гэрэл хэрэгтэй тул хүмүүс оршуулгын газар тэгвэрчлэн дэнлүү тавьдаг гэдгийг санаад эндээс нэгийг нь хулгайлахаар шийджээ. Гэтэл толгоогоо өргөд харсан чинь булчны чулуун дээр түүний хамгийн анх хүнээс нь цагдаагийн зураг байлаа. Жон маш их айж балмагдав. Гэсэн ч түүний булчны өмнөх гэрлийг авч явахаар болов. Энэ арай дэмтнэ. Хүн алсан. Дээрээс нь бүр эзүүлсийг нь хулгаж байна шүү дээ. Ийхүү 2 сар гаруй өнгөрч Жонны шарх бараг идэрсэн байлаа. Тэр Канада руу зугтахаар төлөвлөж эхэллээ. Гэвч явахаас нь ердөө 2 хоногийн өмнө түүний оромжийн нэг хүн олоод арчээ. Энэ мэдээллийг авсан цагдаагийнхан маш олон хүн хүч явуулж дахин бүслэхээр бэлтгэв. Гэхдээ энэ удаад Жон дац тохиосонгүй. Гараа дээр гараа өрөг. Хамгийн их баярлаж байгаа хүн бол өнөх бичгээр доромжлуулсан шоронгийн дарга байв. Эдгээр дурс бичлэгүүд бол Жонны шүүхурал дээрх бодит бичлэгүүд юм. Тэр мөрдөн байцаалтад хамтарч ажилласан учраас тазаарах байлаас мултарч харин бүх насаараа хоригдох ял авчээ. Одоогоор тэр Ohio мужийн Янсвилийн маш өндөр хамгаалалттай улсын шоронд хоригдож байна. Ийм их эрсдэлтэй зүйл хийсэн хүн хэзээ нэг өдөр дахин оргож болзошгүй билээ.